Өчигдөр Тэц-4 Дулаан цахилгаан станцад гэмтэл гарч Улмар Улаанбаатар хотын ихэнх дөргүүдэд цахилгааны хязгаарлалтыг хэсэгчлээ хийсэн. За ингэж цахилгаан хязгаарлалтыг хийснээс болж зарим бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсож орлогод нь сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал за яг энэ харагдаж байгаа толгойд бол Нарангийн голын уулзар дээр урших сүүлд авц засварын газрын грашныхын хаалга автомат бөгөөд тог засарсны улмаас грашныхын хаалга нэгдэхгүй болж үйл ажиллагаа авах гэсэн машинуудаа оруулж чадахгүй байгаа байдалтай байна. За иймд өдөрт 3 цаг тог засархад тухайн авц засварын газрын 500-аас 600 мянган төгрөгийн алдагдал хүлээдэг гэж бидэнд ярьлаа. Өчигдөр өглөө 9 үед тасрал 1 цагийн үед л ирсэн шүү дээ. Өнөөдөр хідээс хойш тасарч байна. Өнөөдөр бас л 9 өнгөрөөгөл тасарлаа шүү дээ. Одоо тэгээ хидгээ ирэх нь бас тодорхойгүй шүү дээ. Тэгээ аж ахуйн нэгжрүүгээ тэдэн цаг тог тасарна гэсэн мэдээлэл юусоо байхгүй. Тог тасраагүй байсан бол тэгэл өглөөс хойш шилээх чинь 500-600 мянган төгрөгийн орлого болоо зөний орчин л байх шүү дээ. Одоо ингээл тог байхгүй. Одоо бүгд ингээл арай зогсцсон. Хаалга хүртэл өөрөө автоматар тогоор онгодог учраас ингээл гадаана ингээл зогсооцсон төч. Ажил хийж чадахгүй л байхгүй. Хангалттай ингээл өдрийн 500-600 мянган төгрөг өглөөнөөс шийдэх байсан мөнгөө бид нар олж чадахгүй байна гэдэг чинь л эн чинь л бодит тохирол шүү дээ. Ерөөсөө аж ахуйн нэгжүүд. Дээрээс нь би энэ хүмүүс цалинжуулж байгаа. 3-4 хүн цалинжуулдаг хүмүүс чинь хийсэн ажлынхаа үр дүнгээр цалинждаг хүмүүс чинь ажил хийхгүй болохоор манай ажилч төрөл цалин багасаал орой нэг 300 мянган төгрөг аваа буудаг байсан бол 150-ыг аваа буунаа л гэсэн үг байна. Хийсэн ажлынхаа хөлсөөрөө цалинждаг учраас. Тэгэхээр тэгэл өдөөс өмнө юу ч хийхгүй байна гэдэг чинь л тал цалин л байхгүй болж байгаа. Аж ахуйн нэгжээсээ гадна ажилч төрөлд цуг хохирж байгаа байхгүй. Өчигдөр гэхэд чинь өглөө 9-өөс 11-ийн хооронд тасарсан. Өнөөдөр гэхэд чинь 11-ийн алдад тасраад 12:45-д ирсэн. Тэгээ яг эд нөгөө нэг мэдээлэл байхгүй. Яг нөгөө нэг том жигнүрт одоо Мантун бууз, Ороомог, Энгийн бууз, Ширхэг хоолнуудаа жигэнжил өчигдрийн байдлаар ихэд бүгдийн төв хэрүүлэл хайсан. Өнөөдөр өдөр пиршгийг ингээл шарж итэл бас байхгүй төв хэрүүлэл хайсан. Өчигдөр бас одоо ингээ буузаа төвхөрлөлөд хайсан гэлээ хэд орчим төгрөгийн алдагдал хүлээсэн бол бууз, Ороомог, Мантун бууз гэдэг том жигнүрт одоо нэг том жигнэдэг бүгд нь төвхөрлөхөд 300 мянган төгрөгийн алдагдалд орж байгаа. Ширхгийн 2200-гээ зардаг болохоор нэг л гардаг байхгүй юу. Уг нь өдөрт нэг жигнээд тэгээ өчигдрийн байдлаар бүгдийн төв хэрүүлж хаяал өдөр тог ирэхт айн ахаал нэг хийгээл ерөөсөө өдрийн гэхэд пиршгийгээ би нэг 60-40 эдэн пиршгийгээ бас төв хэрүүлээд хийчихэж байгаа байхгүй юу. Өдөрт ер нь за нэг одоо хүн багтаа болохоор нэг сая 200-аас нэг сая 400 л ордё. Тийм тэгэл тэрний чинь тал хувь нь байхгүй болчихоор л цалингаа өгч чадахгүй болчихлоо. Өнөөдрийн байдлаар бол би цалин өгсөдөө цалингаач тавьж өгч чадаагүй л явж. Тэ. Ерөөсөө тог их хэмжээгээр тасархаар ялчгүй хаалгаа барих хэвээр. Тэгэхгүй бол газан дээр ажиллахаар нийл утаа өнөр одоод хоолой ажиллуулж чадахгүй. Ер нь тэгэл хаалгаал эртлэл хүлээгээл хаалгаа ирдэг та. Тэгээд тог тасархаар ер нь пар маань ер нь хүүттэй орхичихна. Одоо оройн цагаар одоо тог тасархангууд та үйл ажиллагаагаа яах вэ? Лаа барих уу? Заримдаа хаач чам чи яах юм тэр чинь харанхууд чинь юу яаж чадахгүй. Үйл ажиллагаа явуулахад лаа бариад нэг хайхтар тийм юу яагаад байхгүй шүү дээ. Бас гэрэлгээгээ гараад ахын байхгүй тэгээд. Орлогын нэг ойролцоогоор 10% нь бол үгүй болж байгаа гэсэн. Тийм ер нь бол тийм байж магадгүй. Ер нь бус газраар бол нэлийг тасардаг шүү дээ. Өдөрт дөвөл боллог гээл тэгэнгүүт өдөрт нэг хитэд удаад тасарханч байна. Ганц нэг удаа тасарханч байна. Толгойд нойр бит бус газраар бол их тасардаг шүү дээ. Тэгэл тогоор ажиллаж байгаа юмнууд нь бол ажиллах хөвлөж шүү дээ. Одоо тэгээд эмийн санд болохоор арай гайгүй л юунууд тэгээд жижиг хоол моолны газрууд яасан газрууд чинь тэгэл тог тасрангууд бүгд ажиллах болж байгаа юм. Эрчим хүчний сайд Чожис өрн Шадар сайд Дорчхонд улсын их хурлын гишүүн Цэнгүүнээр эрчим хүчний реформ хийж дулааны цахилгаан станцуудыг шинжилнэ гэж цахилгааны үнийг 30-аас дээш хувиар дулааны үнийг 80-50%-аар нэмэгдүүлээд жилийн хугацаа өнгөрсөн. Гэтэл энэ реформын үр дүн гаралгүй өнөөдөр 4-р дулааны цахилгаан станцад доголдол гарахад өвлийн эдэр эсэхүүд нь Улаанбаатарчууд тог дулаанаа таслуулж иргэд аж ахуйн нэгжүүд эдийн засгаараа хохироод үлдэж байна. Тог тасарснаас болж цахилгааны хэрэгсэл эвдэрсэн бол хохирлыг цахилгаан станц
онц барагдуулна гэж хуульд заасан байдаг ч бизнес эрхлэгчдийн бодит тохирлыг нөхөн төлөвлөх механизм манай улсад байхгүй. Гол нь иргэд олон төрлийн татвар торгуулийг цаг хугацаанд төлж үүргээ биелүүлдэгч төрөөс болж хохирчоод нөхөн төлбөр авахгүй хохироод өнгөрдөгт аж ахуйн нэгжүүд гомдолтой байна.